30 настай Юмигийн амьдрал нэгэн хэвийн уйтгартай байсан ч залуухан шинэхэн найруулагч гарч ирснээр амьдралд нь шинэ өнгө нэм. Юми шинэ найруулагчтайгаа уулзах үед эсүүдийн тосгон ингэж нэг ам орно. Ингээд киногоор эхлүүлцгээе. Сайн мэцхан уу Бамби ТV байна. Өнөөдөр та бүхэндээ Юмигийн эсүүд 3 дахь бүлгийн 1-2 дахь ангийн ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэндээ хамтаарай. Юмигийн аав нь охин нь өөрт нь машин авч өгсөн тухай хуршүүдтэй бахархан ярьж байгаагаар кино эхэлнэ. Юми анх нэгэн хэмээн ажилласаа гарч багийн зохиолч болох мөрөөдлөө биелүүлж байгаа тухай 2 дугаар бүлэг дээр гардаг бол харин 3 дугаар бүлэг эхлэхэд Юми аль хэдийн романтик зохиолуудаараа нэр хүндтэй амжилттай явна ийхүү харагдана. Юми шүхрээр үсэрч байгаад нэгэн эмэгтэй дурлдаг зохиолоо илүү боддоор бичихийн тулд өөрөө шүхрээр үсрэхээр шийднэ. Юмигийн эсүүд зохиолч эсээс өмнө нь ингэж амьнасаа эрсдэлд оруулахгүйгээр сайхан зохиол зөндөө бичдэг байсан штэ. Одоо ингэх хэрэгтэй юм уу гэхэд зохиолч эс ингэхгүй бол бичиж чадахгүй болчиход байна л гин. Шүхрээр үсрэхэд хэсэгхэн хугацаанд сэтгэл нь хөдлснөөс биш амьдралд нь өөр сэтгэл хөдлөх зүйл байхгүй учраас зохиолоо бичиж чадахгүй гацалтанд орчихсон байх нь тэр. Аргагүй ч үсттэй хайр дурлалын зохиол бичдэг хүн өөрөө дурлаж болохгүй байгаа юм чи. Энэ үед Юмигийн эсүүдийн тосгонд ухааны эс, мэдрэмжийн эс хоёр тосгоных нь эсүүд нэг нэгээр алга болж хайрын эсүүдтэй алга болсон байгааг анзаарна. Ийхүү хайрын эсийг хайж яваад тосгонд нэгэн том төмөр хаалга бий болсныг харна. Яваад ортол хэрэггүй болсон эсүүдийг хөлдөөдөг агуулга шиг газар байлаа. Энд л бүх эсүүд хүлцсэн байх нь тэр. Хайрын эс, тасчааллын эс, өөр хилэн, загварын гих мэт бүгд л байлаа. Энэ үед мэдрэмжийн эс ч гэсэн би удахгүй энд ирэх байхаа. Хайрын эс явхаас өмнө нойр хүрээд байна л гэд байсан. Миний ч нойр ойрын үед их хүрээд байна гэд унтаад өгнө. Ухааны эс мэдрэмжийн эсийг үүрэн чамгүйгээр би яах юм бэ л гин. Шүхрээр хамт үсэрсэн юун найруулагч хөлөө гэмтээсэн учраас Юмитэй өөр шинэ найруулагч хамтарч ажиллахаар болно. Энэ хорвоогийн хамгийн тайван хүн л гин. Гэхдээ энэ үеэс л бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ бол Юми зохиолчийн туслах Бек Нахи. Сэргэлэн хөгжилтэй дуу шуутай нэгэн. Шинэ найруулагч шинэ Сунрогийн хүүхдэн авч өөрийгөө танилцуулна. Ингээд ажил тарах үе болж Нахи явхад Сунрог Юми хоёрын дунд чимээгүй эвгүй уур амьсгал бүрдэнэ. Юми ийдэг байж яриа өдөн уур амьсгалыг аврахыг оролцсон ч Сунрог тийм ч их хариу үйлдэл үзүүлэхгүй. Төв царайлаад л байна. Ингээд Сунрогийг гарснаас 10 минутын дараа гарвал таарахгүй байхаа гэд хүлээж байгаад гараад очтол өнөөгч нь автобусны буудлын дээр зогсож байх нь тэр. Яах ч аргагүй нэг хороолд амьдардаг болохоор нэг автобусанд суух шаардлага гарлаа. Эвгүй байсан болохоор чихвчээ зүүе гэж бодтол яс уртгууны эс болохгүй. Хүнтэй явж байхад яасан ч чихв зүүж болохгүй. Тэр бол бүдүүлэг үйлдэл гээд чихвчээ зүүж чадалгүй. Яахан мэдгүй зогсож байтал ашгүй нэг автобус ирнэ. Автобусанд суугаад Юми амхандаа л баг сав яриа өттөл Сунрог тийм үгүй гэсэн хариултал өгнө. Цаашаа ярих зүйлгүй болсон учраас чихвчээ зүүмээр байгаа ч яс уртгуунаа бодоод чадахгүй зогсож байтал нөгөө Сунрог чинь чихвчээ зүгээд хамгийн чанга дээр нь тавьчих. Энэ үед мэдрэмжийн эс сэргэж унтаж чадахгүй босоод ирнэ. Автобусаас буусны дараа яагаад ч хамт алхаж болохгүй гэж бодоод аль зүг рүү явахыг нь асууж байгаад нөгөө зүг рүү нь явъя гэтэл Сунрог төрүүлээд Юмигээс асуух нь тэр. Юми булзааруулж байгаад эсрэг зүг рүү явнаа гэд ашгүй нэг сална. Гэтэл нэг их ядарснаа мэдээд хаахаас өмнө гүзээлгний кремтэй загсан талхаа авч идий гэд алхаж явтал урд нь Сунрог явж байгааг харна. Яг л нэг зөв рүү явсаар байгаад Сунрог талхны дэлгүүрээс сүүлийн үлдсэн 8 талхыг авчих нь тэр. Юми очоод энэ хамгийн сайхан амттай талх би байнга авдаг юм гэтэл дуусчихлаа гэсэн чинь Сунрог тоож байгаа ч юм байхгүй. Харин хурдан дуустдаг юм бэлээ. За баяртай гэд явчихна. Ингэж ойлгомжтой хийж байхад тоосонгүй гэд Юми ихэд уурлан Юмигийн хүлцсэн эсүүд дундаас нэгийг зэрэгнэ. Хуучин ажлын хамтрагч Ируби Коко нэртэй мальт нохоогоо Юмид харуулахаар өгөхөд үнэхээр илдвэртэй учраас Юми Тая байнга харж өгдөг болсон байлаа. Юми Коко тасаж үнэхээр их хайртай болсон учраас зохиолдоо мальт нохоог хамгийн ухаантай нохоо гэж бичсэн байв. Үүнийг шинэ найруулагч мальт ч хамгийн ухаантай биш 75 нохооноос 55 дордог гэх мэтээр мяалахад Юмигийн дургу хурч маргаж сүулдэ ялахын тулд Бразилийн тэмцээнд 125 үйлдвэрийн нохоог ухаанаар нь уралдуулахад мальт нохоо бүр 2 дорсон гэж хэлээд чимээгүй болгоно. Гэвч үнийг худлаа зохиож хэлсэн байх нь тэр. Оройн шинэ найруулагч залгаад мальт нохоо 2 дорсон гэх мэдээл хаана байгаа юм болоо. Би олдоггүй. Тэр чинь миний мэдхээр бааса эздэг нохоо бидтэй гэхэд Юмигийн уур бүр чих буцалж удаан унтаж хөлдсөн нэг эс буюу хараалын эс зэрэг нь тэр. Ингээд Юми ууралсандаа шүнжээ унтаж чадахгүй хөргөн. Маргааш нь Коко хөргөж өгөх гээд явж байхад Сунрогийг гүзээлсний кремтэй загсан талхны дэлгүүр рүү явж байгааг хараад машинтай төрүүлж чад 40 гаруй бүх талхыг нь авчих нь тэр. Сунрог талахгүй хоцорч гайсан харцаар араас нь ширтэж зогсохыг харсан Юмигийн баяр багтлан төрж эндорфин сэргэж ойрд байгаагүйгээрээ
их аз жаргалтай болдог. Оройн юмыг зохиолоо бичээд сууж байхад нь нэг хүргэлт ирнэ. Soul Bakery буюу маш алдартай захиалган жолддгүй нарийн боовны газраас байх нь ба Sunrock гэсэн нэр бичээстэй байхыг хараад өөрт нь ийм амттай сайхан зүйл явуулсан байгааг хараад үнэхээр их баярлаж уучлал гуйж байгаа бололтой гэд баярлалаа хэмээн зурус явуулах гэж байхад хонхон дуу. Sunrock өөр Ким зохиолчид явуулах гэж байгаад андуураад явуулсан гэх юм тэр. Энэ үед Юмигийн эсүүдийн тосгонд жинхэнэ галт үргэлтэн. Гэтэл Sunrock нариулагч шөнийн 2:13 минутанд имэйл явуулсан байх ба Юми майл нохоог ингэтлээ эсэргүүцээд өстой юм байх та гэж бодоод уншдаг. Зохиолынхын тухай үнэхээр нарийн детальтай сэтгэл бичиж гаргах гээд байгаа санааг нь бүрэн ойлгосон байх нь тэр. Юми ихэд баярлан магтаал илгээх гэтэл бардам зангиас гарч ирээд шинэ найруулагчийг ойрын хугацаанд магтаж болохгүй. Бардам зан гэж байдаг юм аа сте гээд боловсон. Үүний дараа шинэ найруулагч Юмиг нөгөө Soul Bakery-гийн амттан барьчихсан танд өгөх гэсэн юм аа. Өчигдөр андуурсандаа уучлалт хүсэж байна гэхэд Юмигийн ховдог ис үнэхээр их баярлаж ийм сайхан амттай зүйлэл хийхийг хүсэж байсан юм гээд маш том магтаал илгээх гэтэл дахиад бардам зангийн эсэд баригдах нь тэр. Тэгээд нүүрэн дээрээ Юми ингэх гэсний хэрэггүй дээ баярлаа гэх нь тэр. Юми хэвлэлийн газар руу явах гэж байсан ба Sunrock гэсэн тийшээ явах гэхэд хүргэж өгөхөд асуудал байхгүй гэж бодоод дайгтчих. Бийж бас тийшээ явж байна гэхин тэр. Ингээд зогсоолоос гарах гэж байхдаа гинэт суулгасандаа харамсаж хэвлэлийн газар хүртэл 20 минут явна. Энэ хугацаанд огт юу ч ярихгүй энэ эвгүй байдалд яаж явах юм бэ гэсэн баахан бодол төрж байгаад машин ордог хэсэг рүү гарах гээд явж байхад нь өөдөөс нь гинэт баахан машинууд ороод ирэх нь тэр. Юми урсгал сууж байгаагаа мэдээд маш их сандран ухрах гэтэл ухарч чадахгүй байхад Sunrock машиныг нь барьж өгөөд ухраан зогсоол тавьж өгөөд саяны хэцүү байдлаас авна. Юмигийн сандарлын эсд гэсэн энэ үед маш их талархан шууд Sunrock руу магтаалын шууд илгээх гэтэл дахиад нөгөө бардам зангийн эс гарч ирээд зогсооход ёс суртахууны ийм үед талархлаа илэрхийлэх ёстой гэж заад өшгөлж хаяад талархснаа илэрхийлэх нь тэр. Харин Sunrock энэ боломжийг ашиглаад харилцаагаа сэргээж авъя гэж Юми бодтол Sunrock хариуд Юмиг машин барьж чаддгүй гэж дотроо дооёолж хэр удаан машин барьж байгаа юм гэхийг сонсоод эсүүдийн тосгоны эсүүд бас л их уралцгаад Юми маргааш нэрт бусаа явах ёстой мөртлөө дахиад л унтаж чадахгүй хөрвөө чивтэн. Сүүлдээ бүр үлсэж ховдог ис Sunrock-ийн өгсөн амттай Soul Bakery-ний амттан идмээр байна гэхэд бардам зангиис өгсөн ч идэхгүй гэсээр дотроо тэмцэлдэнэ. Гэтэл зохиолч сүүлийн үед эсүүдийн тосгон тайван байха боллоо. Зохиолоод сайн бичиж чадахгүй байна. Ерөөсөө андаа юм редактороос шинэ найруулагчийг солиод өг гэж хэлье гэснээр ямар шалтгаан хэлэх үү? Ямар майл нохоог муулсан гэлтэй биш. Эсвэл гүзээлүний кремтэй засан талхыг 8-ыг авсан гэх ч юм уу? Автобусанд хамт сууснаа ганцаараа жихэв зүүсэн гэх юм уу? Эсвэл жолоо барьж чаддгүйгээ шоосныг нь анзаарсан ч гэх юм уу? Бүгд утгагүй шалтгаан болно. Солих ямар ч үндэслэл олцсонгүй. Ингээд өглөө болж бусаа явах гэтэл хамт явах найруулагч нь явж чадахгүй болоод шинэ найруулагчаас хамт яваад өчгөө гэж гуйчихсан. Энэ зохиолчтой галт тэргэндээ сууж байгаараа Sunrock амжихгүй бол дараагийн галт тэргээр очих байхаа гэхэд маш хурдан галт тэргэндээ суугаад хоцроосоо гэж бодон суулаа. Ингээд галт тэрэг хүүдүүл Sunrock ирсэнгүүд баярлан ингэж нэг тавьшхан тэр. Гэтэл хойноос нь гинэт Ким найруулагчаа гихэн тэр нөгөө Sunrock ч гүйсээр байгаад амжиж суусан байв. Одоо өөр арга байхгүй юм чи сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй болов. Мэдрэмжийн эс, бардам зангийн эс хоёрыг уурлаж болохгүй. Хараалын эсийг сайн барьж юу ч яриулж болохгүй. Илдэг зангийн эс чихв зүүсэн ч уурлаж болохгүй. Ховдог эс Sunrock ганцаараа 100 шидэж магадгүй шүү, уурлахгүй шүү хэмээн ухааны эс бүгдэнд нь даалгавар өгнө. Ингээд Юми за ашгүйдээ ганцаар явах уйтгартай санагдаад байсан юм. Ийшээ суугаач гэхэд Sunrock үгүй миний судал тийм байгаа. Таны хажууд суудал алдаагүй юм аа гэхэн тэр. Юми ингэж нэг тавьширч байтал мөрдөгч эс Юмитэй хамт явах дургу болохоор хамгийн хол суудлыг нь авсан юм шүү гээд Юмигийн дургу хүрхэн тэр. Энэ үеэр Андеюн редактор Юми рүү залгаад шинэ найруулагч танаа багт ороод удаагүй байгаа юм чинь чи дургуйцахгүй бол өөр найруулагчаар сольж болох уу гэхэн тэр. Юми ихэд баярлаж асуудал ингээд шийдэгдэх нь байна штэ гээд надад бол зүгээрээ хэмээн баярлана. Дахиж хамтрахгүй амар тайван зохиолоо бичих боллоо гэхэн тэр. Ингээд Юми баярлаж сүүлийн удаа аялалд явж байгаа юм байна гээд уух зүйл Sunrock давжиж өгөөд ан редактор сая далгаад хэлсэн гэхэд Sunrock ярьж яснаа ойлгосонд баярлаа гэхэн тэр. Гэнэт Юми гайхаж арай энэ шинэ найруулагч солиё гэж хүсэл тавьсан юм уу гэх бодол төрөөд ан редактороос асуухад тимээ гэв. Юми шууд уурлаж солих ёстой хүн би байхад энэ муу яагаад сольдог юм гээд уураа төвчлгүй шууд очиод надтай ажиллах дургу байгаа юм уу? Яагаад? Шалтгаанаа тодорхой хэлэх гэхэд Sunrock баламгдах нь тэр. Ийхүү хоёрдугаар анги дуусна.
Дараагийн ангид Сунрогийн талаас ямар сэтгэл төрсөн? Яагаад Юмитэй ажиллахаар татгалзсан? Юмигийн хайрын эсрэг болов? Мөн хамгийн сонирхолтой нь Сунрогийн эсүүдийн тасгалтай танилцахыг тесэн ядан хүлээлээ. Юмигийн эсүүд 3 дугаар бүлэг 7 оны даваа мигмар гаригуудад TVN телевизээр гарч байгаа бөгөөд гарсан даруйд нь Бамби TV-гээрээ хүлээн авч сонсоорой. Юмигийн эсүүд 1-р бүлэг 2021 онд гарч байсан ба гол дүр бүү өнгө их залуутай хайр дурлалын холбоо үүсгэдэг бол 2-р бүлэг 2022 онд гарч Бобби гэх залуутай холбогддог. Хайр дурлал бидний хүсэж байгаагаар болдоггүй тухай өөр талаас нь харуулах ба хүний тархин дахь эсүүдийн нарийн төвхтэй ажиллагаа, гэл хөдлөлийг хөнгөн хошин байдлаар дүрсэж харуулдгаараа онцлог. Энэ 3 дахь бүлэг Юмигийн гэрэлтээр дуснаа гэх үзэгчдийн хүлээлт байгаа билээ. Ийхүү дараагийн ангиудаараа уулзцай баяртай.